down at the train track. Сано өглөөний мэнд өнөөдөр UB Life-ийн Таиландын Чамай хотод Splice Beta гэдэг медиа стартапын цугларалт руу явах гэж байна. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. Дажгүй нөө. Дажгүй. Чи шүн унтааг юм шиг байна тий. Унтааг ба? Унтааг хоолоогоороо тий. Даач нойрондоо гэл. Ингээл яваад онтой цаа байла. Тэгснэ дундуур нь хаал өгнө. Айгу тэрийг төөгшөөс. Тэгтээ дортой таа зайр үсэд. Tell the world I'm coming home. Жилийн үдээд яг Бангкок гоё юм байна. Цаг агаар бол яг сайхан байд юм байна. Яг 8 дугаар сарын яг өчтөр өнөөдөр хоёр бол 8 дугаар сарын Улаанбаатар шиг л шүү дээ. Гоё салт сэрүүхэн салхимлагтай гоё учиргүй хаймар халуун байх болов гэсэн чинь үгүй шүү. Тэр нь их гоё байна. Одоо бид чинь нөгөө төр Чамай маань ямар хуу байх бол тэгээ тэнд яг бид нар чинь бас хөтөлбөртэй Splice Beta-да орно тийм болохоор бас Ажлаараа ирэх ямар гоё юм. Ажлынхантайгаа өөр орчинд байсан ч гоё юм. За Бангкокт шууд нислэхээр исэн. Өмнө нөгөө нэг хэдэн жилийн өмнө ирж байхдаа бүр амар их зам туулжсан байхгүй юу? Бээжин рүү очоод тэндээсээ Гуанчжоу ороод Гуанчжоугаас нисээд амар ядарчээсээ яваад дандаа. Тэсэн чи шууд ирээл хуцаа амсаалаа. Гараад ирсэн. Тэ. Арааныхаа лукийг бүрдүүлсэн. Ажлынхантайгаа хоолоо идчихлээ. Юу хийж байна? Хажууд уцаа оролдсон суугатах яа. Амар хөөрхөн юм болсон шүү дээ. Нөгөө нэг онцгой бодлоор буучж байгаа шүү дээ. Гэсэн чинь амар олон хүмүүс надаас ингэж зөвлөгөө тусламж авсан гэсэн шүү дээ. Гэсэн чинь датаагүй. Тэгээд яах вэ? Чи наадахаар яагаад өгөөч? Би нөгөө юм бөглөөгөө чи яагаад өгөөч гэдэг хүмүүс намайг. Гэтэ яг юу? Би рекламд чаач юм биш. Гэтэ нэрнээс iTrip-ээс авсан дата айгу амар байна. Датанд тасалдагч болоосоо нааш хараасан. Бидэнтэй жоох юм ярьсан. iTrip ч өөр ер нь яг ямар үйлчлэл юм бэ? iTrip би болохоор анх танилцсан нь шүү дээ. Датаглаар нь би танилцчихсан. Тэгээд яаж нөгөө Европ явах гээд гэсэн чинь визэнд орох гээд өглөөний визэнд орох гэсэн чинь би болон датаглалт хийчихсэн байсан. Тэгээд онлайнаар яаж болно гэж хэлж гадаад ч юм бол онлайнаар юм явуулаад датаглалт хийж болдог шүү дээ. Тэгээд Монгол хэмжтэй энэ хүн баймаар ингэж бодоод хайсан чинь харашгүй iTrip ирчээд тэгээ хараа энэгээр ингээд нислэгээ захиалж болж юм те бид нар нислэгээ захиалсан датагаа авсан тэгээд датаглаа авчиж байгаа тэгээд тэгшээ бид эд чинь нөгөө нислэгээ авах таксигаа бас iTrip-ээр захиалсан iTrip application-ээр нислэгээ тачигдмууд багц аялын даатгал аялын easy такси бүгдийг нэг дараас аялал амьдрал iTrip 7790 Чамай л хөдлөх гэж байна. Миний клиптэй аваарай за. Шат юм санаа. Би гэхдээ харах юм харцсан байсан юу угаасаа. Хөтөлбөрөө та сонирхсон уу? Сонирхсон. Юу гэлээ чи? алтан цолын ямар ч байсан манай Монголоос оролцож байгаа. Тэр илтгэлийг ямар ч гэсэн сонирхно гэж бодож байна. Тэгээд community хэрхэн биелт хийх вэ гэдэг тийм 2-3 юу байсан. Ер нь тиймэрхүү сэдвтэй. Тэрийг бол ер нь маш их сонирхож байгаа. Тэрэн дээрээс бас ер нь одоо ижил төстэй газрууд яаж community-тэйгээ харилцаж гин. Одоо уншигч гэдэг тийм хол юу биш болцсон байлаа шүү дээ. Яг тийм community л гэж яриад байгаа. Ерөөсөө бид гээл яриад байгаа. Тэр нөгөө бас нэг сонирхолтой сэдв байсан. Гадны нөгөөний санхүүжилтүүд чинь ингээд ажендатай дандаа ирдэг. Тийм болохоор яаж нөгөө community-гаас бид нар өөрсдөө санхүүжээд тэгж мэдээлэл хүргэх мэдээг яаж үнэтэй болох вэ гэдэг тэр талын нэг сэдв байсан. Тэрийг бол бас их сонирхож байгаа. Надаа нэг харсан юм байсан. Тэр нь нөгөө climate exchange гэдэг би нөгөө өнгөрсөн 5 сард юу явсан шүү дээ Малайд. Яг тэрний бүр хүмүүс бас айгу гоё яриа хийх юм бэлээ. Тэгээ Ширин гэдэг эмэгтэйсэн тэгээ таньдаг очиж гоё мэдлэнгээ тийм найз гэсэн. Чамайг сонсох гэж ирлээ шүү. Харин тий би энэ холоос гэдэг. Тэгээд яг нөгөө нэг ялч ч өнөө дэлхийн дулаар л ч юм уу те яг юм одоо цаг уурын те
Тийм өөрчлөлттэй холбоотой сэдв бас сүүлийн үед айгүй сонирхоод байгаа болохоор тэгээ энэ дээр технологиг хэрхэн ашиглаж хүмүүс бас нөгөө мэдээлэл хүргэж хүмүүст анхаарлыг одоо хандуулах вэ гэдэг дээр айгуугаа яриа их юм лээ. Тэгээ тэрэн дээр нь бол бүр очно тэгээд бүр өөр юм бичээ. Гэсэн чинь. Тэ окс гэж хэлсэн. Тэр бас гоё санагдаж байгаа. It's where you'll find me. Ямар кино үзсэн? Alice in Borderland season 3 дугаар Нэг юм сүрэл болтой байгаа бол. Би яас метрон дотор өстэй алалцлаа шээ. Метрон дотор үтсэн бол яг гал. Юу яриад байгаа юм. Тааж огцсон сүрэлсэн. за бид нар чамайд буцлаа. За ямар ч бас ирлээ. Онгоцны цонхоод нэгсээ хааж чадаагүй л тээ. Тэгтээ айгүй гоё амар ногоо хотл байлаа юм шиг байна. You've been alright. I've been waiting long to see you tonight. Hello. Hi. Би уг нь зураг авна. Гэтэ одоо авагдаад байна гэж. Таиланд хүмүүсээс Таиландын одоо яг хоёр газрууд эдэн нутгийн хүмүүс өөрсдөө хаана очиж амардаг вэ гэдэг тухай видео бичиж байна. Хамт олсон газруудынх нь нэрийг даанч мэдэхгүй л юм. Гэхдээ дараа нь Google-д болно. Oh, 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 oh. Tell the world I'm coming home. Oh, 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 oh. Tell the world I'm coming home. Oh, oh. Шөнө минь. Сайхан амарсан уу? За бэлэн үү? Намаагийн лук. За анхаагийн лук. Өдөр жоо ингийн байна гэж бодлоо. Ямар ингийн юм бэ? Гайхалтай. Энэ жилийн үед ер нь бол яг rebuild хийх, rebrand хийх. Тэнгүүт нөгөө юм уналт болоод маш хэцүү зүйлийн араас хэрхэн дахин гарч ирэх босох хүч чадлаа эргүүлж олж авах ч юм уу. Эсвэл хийж байгаа ажлынхаа утга учирыг дахин мэдрэх. Яг ийм айгу гүн утга агуулсан байсан. Тэгээд айгу асуулт ирээд надаа. Тэгээд тэрэнд нь би хариулсан юм. Ер нь тэгээд англиар гарсан байлээ би гоё орчуулаад тавина гэж бодож байна. Тийм. Гэрээ сэтгүүлийнхаа илүү тухай бичсэн. Одоо бас манай нэг turning point ажил эхэлсэн байгаа болохоор ч тэр айгу ойр туссан. Тэгээд үг маань ингээ гарцсан байгаад би бүр амар баярлсан. Би болохоор одоо юу гэдэг дахин rebuild хийх нь одоо ингээд бүр амар юм баатарлаг зүйл биш. Тэгэд амар ингэж үргэлж хүмүүст би ингэж шүү гэж залах юм чи албагүй байдаг. Заримдаа болохоор зүгээр л маш юм чимээгүүгээр юм бүхэн болдог. Тэгээ маш дотор ингээ хөндмөр өчөөд хүчл байдаг. Тэгэхээр нөгөө дахин босч байгаа хүн болгон амар ингээл баатарлаг энэ даалгах гэж гэж хүлээж авдаг гэсэн бидний дотор маш их зүйлийг ингэж тэгээд дээрээс нь тэрнийгээ засаад ерөнхийдөө бол ингээд маш их доторхыг өгсөн 2025 он шиг л. You've probably been alright. Morning. Good morning. How are you? Very good. How's everything? Yeah, we're good. Yeah. What do you think of the space? Sorry? What do you think of the space? Oh, this is very beautiful. Yeah, very nice. I'm not sure if you've seen the outside yet. The outside's absolutely gorgeous, and today is such a crisp morning. How are you feeling? Like 180 people here. I'm feeling really excited. I mean, a lot of people I've not seen in a while. I've not seen you in a while as well. So, you know, this is like a party that you organize for your closest friends, Oh, that's good. right? And thankfully, everything's going well. Everyone's found a space to have conversations. This is what Veda is all about. And we're also very excited to see our Mongolian presentation today. Yes. Yeah, it's so great to see that someone from Mongolia is presenting there. Well, you know what's really interesting? Here's a statistic for you. The Mongolian delegation here is the biggest in terms of per capita. For a country of 2.5 million people, there are more Mongolians here than any other country that's being represented. So, statistically, more Mongolians on a per capita basis at Splice Beta. Yeah, we're so happy for the new information. Yeah, this is great. Thank you. Thank you.
Good luck. All of that. Morning. Hey, I'm Zach. Oh, sorry, I'm Kulan sorry. from Mongolia. Okay. Could Sorry. you please tell me a little bit of what's here? Hi. Yeah. Okay. So I mean, we are the both of us are actually sort of final year students from the Nanyang Technological University in Singapore. Singapore? Yeah, from Singapore. So these are some of the student zines that sort of were birthed from over the years in our school. So this particular book, right? This was our creation, our baby. Yes. So about 3 months ago, we actually visited Mae Sot, which is the sort of the border town between in Thailand and Myanmar, and we headed there actually with the primary goal to cover the effects of the civil war in Myanmar. But as we discovered the area, we realized that it's a very diverse place, and even the people in Myanmar, they're not just confined to this whole narrative of civil. This book represents stories of uplift, and hope that these people find ways to get by and make life worthwhile in that sense, right? So it's the stories of those. Of refugees. So this is essentially a collection of stories that include refugee affairs, that includes healthcare issues, that target social issues like education, business issues, right? And of course, as an environmental reporter, environmental and climate reporter, I've included stories of environmental and climate issues as well. And I hope, we just hope that this helps to tell the stories and do them justice in that sense. Yeah. This is such a great work, and also the Thank you so poster much. is really nice. Yeah, The thank you so story. much. Yeah. Would you like a copy? Oh yeah, can I? Of course. Let me get you one. Oh, sorry. Let me. That's fine. Thank you you. so much. So you're still a student? Yeah, we are in our final year now. Final year. So you studying journalism. Oh, thank you Yes, so we're much. studying Thank you. Are you sure about not sure? I mean, nowadays, people are saying studying journalism is not really worth, right? Absolutely people not. are saying that trust in media is declining or something like that. So Right. how do you motivate yourself, or how can you be so sure about the future of this profession? I think, I guess a big concern, with today's day and age is, artificial intelligence, the development and the advent of new age technology and how it sort of skews information. I think that's why ever more in this day and age, quality journalism is absolutely necessary. Yeah, I mean, if we don't study journalism and if we don't tell, the truth in that sense, then who will, right? Are robots going to be telling our stories? Absolutely not, right? Yeah. So I think journalism will always be relevant, right? Yeah, and it's always necessary in our day and age, especially in today's political climate where everything is so uncertain and there's a lot of turmoil in the world. Yeah, I think it's very necessary. Thank you so much. Thank you so much. Thank you so Thanks. much. Sorry, I didn't get your name again. It's Kulan. Kulan. Yes, I'm from Mongolia. Mongolia. Oh, Yes. I have a friend in Singapore, my best friend actually, my Mongolian best friend. Her name is Kulan as well. What? Really? Yeah. Oh. Anyway, this is my name card. Okay, thank you. Thank you so much. Oh, I'll find you on LinkedIn then. Yes. Yeah. So the interesting thing is, so by day I'm a journalist, and by Yeah. night, which is why it's black, Oh, I see. professional opera singer. Wow, wow. Great, thank you. Thank you so much. Thank you. See you later. Бэлэн байхаас өөр арга алгаа. Өнөөдөр 4 цагаас. Бид 44 ирсэн. 44 өдөр ирсэн. Өстой гоё үйл ажиллагаа болох юм шиг байна. Чамаа ямар санагдав? Амар гоё юм байна. Яа, тэгээд салхитай болохоор гоё юм. Ядаж амьсгалж болохоор гоё агаартай санагдаж Сингапурыг бодвол амар таалагдчих. Тийм. Таад яа амар юм биш үү чи. Тэгээд media community надад л нэг өөр бусад одоо ингээл салбарын ивентэдтэй харьцуулах юм бол айгүй тийм хоорондоо warm дулаахан тэгээд тийм амар хит альбом биш хэрнээ би амар гоё юм тусалдаг supportive community чигээр санагдчихэв. Үнэхээр creative юм байна. Энэ юу нь бас visual дээр айгүй таалагдчихэв. Зохион байгуулалт нь.
За баярлалаа. Tell the world I'm coming home. Positive дадлын хувьд бид нар ер нь сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх, баталгаат их зурулж байх зорилготой. Тэгээ яг энэ 2025 оноос хойш бид илүү ниш медиа буюу яг одоо тухайн нэг сэтгэл зүйн эрүүл мэндийн сайн сайхан байдал гэсэн сэдвэрээ дагнан одоо чанартай контент мэдээлэл ер нь бэлтгэгдэх болж илүү үйл ажиллагаа өргөжүүлж сайжруулах хичээж байгаа. Тэгээд өөрсдийнхөө туршлагыг болон ер нь Монголд яагаад сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал хэр байгаа юм бэ? Бид нар ер нь контент буюу медиаг ашиглаад яг энэ олон нийтийн сэтгэл зүйн эрүүл мэндийн сайн сайхан байдлыг яаж нэмэгдүүлж чадах юм бэ гэдэг талаар өөрсдийнхөө туршлагыг хуваалцлаа. За мөн ирээдүйд хийх гэж байгаа ажлын төлөвлөгөөг бас хуваалцлаа. Тэгээд хүмүүсийн сэтгэл бол ер нь mental health буюу сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг асуудал угаасаа бүхэл одоо дэлхийн нийтээрээ тулгамдсан асуудал байгаа. Тэгэхээр энд яг медиа ч гэсэн ийм одоо үр хөвгөлтэй байж чадах юм байна гэдэг нэг сайн анзаараагүй юм байна. Гэтэл энэ бас өөрөө медиа ингээд энэ нийгмийн чухал асуудлыг хүмүүсийн нүдийг нээж хоорондоо ярилцах тэр боломжийг олгох бас том чухал алхам юм байна гэдэг дээр бол ийм сайт одоо уран зориг авлаа гэдэг тийм бас сэтгэлд хэлсэн. Тэгээ мөн Сингапурын их сургуулийн бас төлөвлөсөн техникийн багштай бас ер нь сая ярилцлаа. Тэгээ Сингапурт ч гэсэн яг манай Монголтай адилхан сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлын талаар одоо л яг нээлттэй ярьж эхэлдэг болж байгаа. Тэгээ ялангуяа Азийн соёлд бол сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар яг ярихад ингээд нэг юм mental health stigma байгаад байдаг. Яг нэг тогтцоо хандлага байгаад байдаг. Тэгэхээр тэрийг ингээд эвтгэхэд яхааргүй залуусын ойлголттой хэлээр нь буюу social media content-оор дамжуулж ярих гэдэг нь үнэхээр үр дүнтэй арга юм байна гэдэг дээр бас ингээд туршлага солилцож ер нь ярилцлаа. Бид Semaya chocolate гэдэг Чамайгийн алдартай нэрийн шоколадны одоо дэлгүүрт ирсэн байна. Маш сонирхолтой амттай шоколаднууд байна. Oh no, би дуриан үнэхээр дургуй шүү дээ. Харин хоосоо гэдэгт миний дуртай байна. Тэгтээ би хоолой шоколад нэр гэж амтсан гэж бодвол жоохон ихтгэлгүй бах. Камерны өмнө. Ийм томыг найз маань авч өглөө. Би дандаа бүтгэгүүнүүдийг амтлаа. Миний хайртай хоолыг өнөө утгагүй болгочихлоо. Хоолоороо шоколадаараа байсан дээр юм байна. Араас нь би чам зүгээр герман чоколатыг яг жинхэнэ шоколад өгье заяа. Надаа юу? Дайцсан. Эсвэл десерт дайч юм байна. Хүний юм үүднээс хатаж жинхэнэ шоколадаараа заяа. Ой хаяа амарч байсан. Тэрнээс л хамаагүй. Үнэхээр гоё чоколад кейк гоё юм байна. Энийг идэж үзээ амар гоё юм байна. Doriano. Яа, Doriano. Итгэсэн. Итгэж одоо мөхсөн үү? Never again. Бид чамайг шөнийн зах руу явж байна. Тэр удуудаас хөрх юм. Тийм байна. Манай чамайг заяа. Бараг 50 гаруй нөгөө зааны асрамжийн газар гэдэг байдаг. Нөгөө амтны хүрээлэн шиг биш яг нөгөө өөрсдийнхөө одоо орчин байгаа газар байгаа. Хүмүүс тэгээд заануудыг нь очиж нөгөө хааллаж усалж угааж ч юм уу тэгэж болдог тийм газар олон байдаг шүү. It's where it all started. It's where you'll find me. And I just wanna let you know. Thai espresso гэнэ. Thai espresso. Hi. How are you? Good yourself. Are you recording yourself Yes. doing something? You're doing some content? Yeah, I'm Hello. trying to try. Hello world. Hello Mongolia. Hello please say. Mongolia. This is Patrick from Malaysia. It's not live, is it? Not live. Okay. It's live. Yeah, we're doing a vlog for our PB Life Media. Oh, nice. So it's nice. a travel vlog. So Okay. yeah, I'm trying as much as I can to try the culture of Thailand and Chiang Mai. Yeah. What would you recommend about Chiang Mai to Mongolians for traveling? To Mongolians for traveling, try out the coffee. Coffee. Coffee is pretty good. From what I understand, Doi Chang coffee is a thing here. If you have time, go up into the mountains. Oh yeah. Doi Intanon is Thailand's tallest peak, Ah. about 2,800 meters. Here in Chiang Mai? Here in Chiang Mai. You just have to... I've been up there on a motorbike. It's pretty good. And what else to do in Chiang Mai? It's a pretty... Well, cool cafes, coffee, nice bars. But I would say the real beauty of Chiang Mai is in its nature. If you have time, go do the Mae Hong Son Loop. There's this circuit called Thousand Corners. So basically, it's I think about 200-kilometer long route
of about 1,800 different corners. If you go on a motorcycle, it's amazing views. Places you can check out are like the sunflower fields, and there's one place called where you can just sit and have noodles, and your legs dangle over a cliff. Chiang Mai is really nice. Come here. Oh, that's nice. How would you recommend? Like, how many days is good enough for exploring Chiang Mai? Well, it's endless, but if you're traveling, at least. Are we talking about the city or the surroundings? I think both, maybe. Once you're in Chiang Mai, it's the northern end of Thailand, right? So I think you have to see the city and the nature as well, I guess. I would say if you have a lot of time, 2 weeks is good. But even 1 week is fine. It depends on what you're looking for. But I would spend maybe 2 or 3 days in the city and then move on because there's a lot to see in Chiang Mai area, a lot. Could you please tell us about yourself a bit? My what? Yourself a bit? Like, tell us yourself. Like, Sure. You cover climate, right? Yeah. So I'm a environment, climate, and sustainability content creator, and what I do is basically I attempt to bridge the gap between ignorance and climate understanding, and I do this by short form videos. Check out my stuff, Patrick Lee _Malaysia or Critical 2 TV on all the platforms. For the channel, yeah. And what's your expectations here at Splice Better this year? Just meet new people. It's always a pleasure to meet people in the space who are constantly building new things and finding ways to innovate and come up with new solutions to the problem of disseminating news in a time where everything seems to be so pessimistic. People think that the news is going to end. There's no point to journalism, but so many people around us. It's actually quite inspiring to be around people who have seemingly found a way, and perhaps we can learn from each other to build models which work and which allow us to present news and information to people like you who are watching, and come up with ways for us to not only inform but also to maybe have a little bit of fun in the process. We're going. Oh man, I miss Ulaanbaatar. You miss because you have been there. Yeah. When was that? 2014 actually. 14? Yeah. What was that? Like a trip? Or Yeah, it was a work? trip. I was actually backpacking with somebody. Wow. Just last year. 2014. That was last 14, year. no. That was just last year. Yeah, just last year. 2014. Yeah, just last year. Just last year. 2014, 2015, something like that. 2014, yeah. How old were you? You were probably 34? 30. I just gave you. You age-plained me. Yeah. No, I took a few trains from Beijing to Huhehaute, then Huhehaute to Zamin Ud, then from there went to UB, and then What made you to visit Mongolia? Nadam. Oh, Nadam Festival. So you watched the horse racing? Yeah. But we didn't do it in UB. We went out to the countryside. That's more beautiful. It was more beautiful. So you were horsing around? We were totally horsing around. I was on a horse. We even did like a horse ride through the country for like 4 or 5 days, and that was awesome. It was so good. And it's because of that I love horses now. Did you try Mongolian food? Yeah. What was it like? Yeah. Yak butter is nice. I like it. A bit heavy, but I like it. A lot of noodles. A lot of noodles. Soup, you mean? Yeah, I mean, I don't know. There's not a lot of Mongolian food, but I remember dumplings and sutete. You know. Yeah. And erek. Yeah, I had lots of erek. You still had your long hair, right? Traditional photo. Yeah. I think I cut it at the time. Yeah. You what at the time? I cut my hair. Yeah.
there was a period of time Patrick had long hair. Very long. Very long. Rock guy. In your 30s. Rockstar. Well. To see you tonight. I miss seeing you around. And I don't wanna say goodnight to this town. It's where it all started. It's where you'll find me. And I just wanna let you know. Oh oh oh, oh oh oh. Tell the world I'm coming. За энэ болохоор ингээд хүслээ бодоод энэ урсж байгаа голдоо бид нар ингээд энийг хөвүүлээд явуулна. Тэгээд яна миний хүсэл амар бэлтээд байна байж байгаа. Даасан батлах шалтгаан. Тэгээд асаалттай хол явах тусмаа хүсэл чинь илүү тод гэрэлтнэ гэсэн. Монголын сэтгүүл зүйн төлөө. Хүүшээ сэтгүүл зүй маань унцлаа яана. Чи болоод явсан. Сургаагийн хэмээ тийм ээ Монголын сэтгүүл зүй багтаатай ч гэсэн. Гол явах нэ. Замаа туулдаг ингээд намуунагийн маань. Бүр аюу хурдтай явж идэг шүү. Монголын сэтгүүл зүй амар хурдтай явах нэ. Tracks. We're moving along. To the only place that I belong. It's where it all started. Тэгээ оролцсон ч гоё нөө ер нь ингээд нэг бүлэг хүмүүс нэг сонирхол нэг зүйл хийдэг хүмүүс нэг дор цугларчаар бүр амар их сонсож мэдэх юмтай байд юм байна. Тэгээд ингээд зүгээр дэлхийн бусад хэвлэл мэдээллийн салбаруудын одоо энэ лаг хүмүүстэй жишээ нь юун дээр анхаарч яаж ажиллаж гин. За энэ хүмүүсийн арга барил нь ямар юм гэдэг талаас тэгээд одоо хоолой өдөө сууж хахад ч юм уу зүгээр л ингээ кофе уух гад бөөнөрөө сууж хахад ярьж байгаа ярианууд нь бас амар сонирхолтой. Жишээ нь би зүгээр л зүгээр байж байгаа л өөрийнхөө хийхийг хүсдэг одоо номтойгоо холбоотой те амар гоё зөвлөгөөнүүд олоо сонсч идэх ч юм уу. Тэг энэ дэснэрээ зөвхөн яг мэрэгчлийнхаа хувьд илүү өсөн дээшлэх гэхээсээ илүү бас хувь хүнийхээ тал дээр айгүйх итгэлийг олж авч जैन дээрэс нь жоохон төөсцөн байсан юм шиг те яхаа мэдхгүй магадгүй юу руугаа илүү төвлөрөхгүйгээ мэдхгүй байжснаа. Ер нь ингээ гац гаргалгаа гарч ирэл ер нь ингүүл гоё юм байна шүү дээ. Энэ хүмүүс ийм хийгээд байгаа юм шүү дээ. Гэтэ тэдний хуулахгүйгээр яг амар гоё санаа аваад хийх юмнууд амар хэвчиж байна шүү дээ. Тэгэхээр сэтгүүлийнхээ алд гараа та. Тэгэл алъя. Шин он шин би. Сууч хаадаг тийм байна. Сонсохно. Ямар ч гэсэн 2 өдөр айгүй завгүй маш олон одоо юм яриа сонслоо. Маш их гол нь хүмүүстэй уулзлаа. Би нэг хүнтэй харин ярилцчихсан. Хүмүүстэй уулзахын хүчийг бид нар айгүй дутуу үнэлдэг гэд. Одоо хүнтэй яаж тэр өр бүтээлтэй яриа өрнүүлэх үү? Яаж тэндээс тэр хамтын ажиллагаа ч юм уу, санаа шийдэл ч юм уу, тийм зүйлийг олж авах уу гэдэг чи өөрөө ингээд ста ур чадвар бас болж хөгждөг юм байна гэж бодлоо. Тэгээд энэ жил бас өмнөх жилүүдийг бодвол үр дүнтэй гэх юм уу тийм яриануудыг бас хийж чадсан байхаа гэж бодож байна. Бас нэг анзаарчихсан зүйл нь нөгөө энд ингээ 2 өдөр юмнууд сонсож явах хугацаанд ингээд өөрөөсөө байн би юу олж авч гин гэд ингээ асуугаад байдаг нэг юм өөрийгөө дарамтанд оруулаад байдаг юм шиг мэдрэмж өөрөө авлаа. Тэгээд эргээд бодсон чинь өнгөрсөн жил би ингээд бас нэг юм олж авахгүй байгаа юм биш үсттэй гэж бас өөрийгөө дарамтлал байсан чинь тэрнээс хойш жилийн хугацаанд нөгөө тэнд сонссон юмнууд ингээд алхам болгонд хэрэг болоод яваад байсан. Тэгэхээр нөгөө ийм их мэдээлэл хүн аваад тэрийг мэдээж тодорхой боловсруулах хугацаа шаардлагатай байдаг. Дээрэс нь энэ мэдлэг мэдээлэл гэдэг чинь яг нэг юм өөртөө ном авч байгаа юм шиг ч юм уу шууд гарт баригдаад маргааш тэрийгээ дэлгээл ч юм уу байдаггүй учраас цаашаа айгүй их юм бодоход өөрөө өсгөхөд их нөлөөлдөг учраас тийм зүйл бас их авж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаад өөрийгөө ер нь баг дарамтлахаар шийдсэн. Тэгээд тэр нь зөв байх гэдэгтээ бас итгэлтэй байна. Зөвхөн дашрамд нэг зүйл хуваалцахад би энэ iTrip-ийн аппликейшнд бүр үнэхээр баяртай байгаагаа хэлэх гэсэн. Тэгээд дата нь ингээд ерөөсөө тасалдаж масалдаж янз бүр болдоггүй. 10 гига би ч 7-10 хоног хэрэглэнгээ авсан. Тэгээд айгүй хангалттай болно. Нэт муу ахаар ингээд нэг стресстэй ч юм уу өөр нэг юмд ингээд санаа зовоод байдаг. Тэгэхээр тийм юм ерөөсөө байхгүй. Тэр нь айгүй гоё байлаа. Хоёрдугаар бас нэг олцох хэрэгтэй юм. Бид нар ч одоо нэг юм даатгал хийлгэхдээ бас тийм нэгдүгээр зүйл гэж тэр болгон боддгоо нөө визэнд бараг
Европт жишээ нь шаарддаг болохоор даатгал хийлгдэг те. Гэтэл нөгөө бас энэ аппликейшн дотор тэгэхээр нөгөө хэрэглэхэд хэлбэр байхаар хүн ингээд ухамсараараа шууд хэрэгжилж байгаа юм л да. Одоо чинь би л даатгал айгүй зөв гэж сүүлийн үед бас ойлгоод байгаа. Тийм учраас мөн яг i3PK аппликейшн руу ороод 10 хоногийн төлөө 30 хоногийн төлөөтэй ингээд цаа сонгоод даатгалаа хийлгээд авсан мэйлээр шууд ирсэн ч юм уу. Тэгэхээр иймэрхүү байдлаар аялалт хэрэгтэй бүх үйлчилгээ нэг аппликейшн дотор байх ямар амар байт юм бэ гэдгийг бас энэ удаа реклам хийхдээ албандаа ингээд өөрөө мэдэж авлаа. Тэгэхээр бас ийм i3PK аппликейшнийг та нар аялалтаа дандаа хэрэгжилж байгаарай гэж зөвлөж байна. Би өөрөө ямар ч гэсэн дандаа хэрэглэнэ гэж бас бодож шүү. Тэгэхээр юм сурах яаж байгаа амьдралын бас нэг шинэ зүйл сурч авлаа. Баярлалаа. I know you've probably been alright. I've been waiting long to see you tonight. I miss you.